За энэний өмнөхний бүр ихнээс нь тавьчих. За юу гэх 6 зорилго байгаа шүү дээ. Дахин үнд. За ерөнхий сайдтай баярлалаа. Тэгээд хүрэлцэн ирсэн бүх салбарынхаа төлөөлөл болж ирсэн хүмүүст баярлалаа. За саяны өнгөрсөн 3 дахь засгийн газрын хурлаар бид нэр 6 зорилтыг одоо ярилцсан байгаа. Энэ бол цахим үндэстэн болох Монгол улсын 6 зорилт. Тэгэхээр ерөнхий сайд маань ерөнхийдөө одоо дурдсан бид дэлгэрүүлээд та бүхэндээ ярих гэж бодож байна. За эдгээр 6 зорилтыг хийжээж бид нэр үндэстнийхээ хувьд цахим үндэстэн болно гэж үзэж байгаа. Эхнийх нь бол дижитал дэд бүтэц. Дэд бүтэц бол одоо хатуу зөөлөн гэж ангилагдана. Хатуу дэд бүтэц бол Монгол улс харьцангуй одоо сайн байна, хангалттай байна гэж үздэг бол бид нэр зөөлөн дэд бүтэцийг анхаарах шаардлагатай. За захим засаглал байгаа, мэдээллийн аюулгүй байдлын асуудал байгаа, тоон бичиг үсгтэн байгаа, инновац үйлдвэрлэл байгаа, үндэсний хөгжлийн хурцгуур байгаа. За би аль одоо юун дээр нь категори дээр нь баг зэргийн мэдээллүүд өгөөд нэмээд явчих. За дараагийн слайд руу оруулаарай. Дижитал дэд бүтэц. За sorry. За дижитал дэд бүтэц болохоор бид нэр өнөөдрийн байдлаар бол одоо түрүүн нямд ор сайд хэлсэн 223 сум маань дижитал дэд бүтэцэндээ холбогдсон. Дэд бүтэцэн дээр бол бид нэр зөөлөн дэд бүтэцийг заавал анхаарах шаардлагатай байгааг та бүхэн мэдж байгаа. Ялангуяа дэд бүтэцийн асуудал дээр бол одоо аслагдмал байгаа одоо сумдууд хүртээмжийн асуудал байгаа. Маш том хүртээмжийн асуудал байгаа. Ялангуяа гэр хороолт байгаа, хотын захын дүүргүүдээр байгаа хүүхдүүд цахимаар хичээл авахд ямар асуудал тулгарч байна. Хөдөө суманд баганд байгаа иргэд маань одоо интернетийн үйлчилгээ авахд ямар асуудал тулгарч байна. Түүнээс гадна дэд бүтэц дээр нэг орж ирж байгаа асуудал бол аялал жуулчлалын асуудал. Тэгэхээр өнөөдөр одоо та бүхэн Давосын эдийн засгийн чуулганыг харсан байгаа. Давос дээр яригдсан нэг асуудал бол ковидын дараах хамгийн том одоо тесрэлт их салбар бол аялал жуулчлал. Тэгэхээр энийг бид нэр бодлоготойгоор одоо энэ интернетийн аксессыг шийдэж одоо хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр Монгол улс бол аялал жуулчлалын гол одоо төвүүдийг зарласан байгаа. Эдгээр төвүүдэд интернетийн үйлчилгээг оруулах, цахимжуулах, за аялал жуулчлалыг нэмхийн тулд одоо сайжруулахын тулд тухайн иргэн визэнд аплай хийхээс ахуулаад одоо буцаад өөрийнхөө нутаг руу явах онгоцонд суух хүртэлх энэ бүх зүйлийг цахимжуулах шаардлагууд гарч ирж байгаа. За дараагийн асуудал бол цахим засаглалын асуудал байгаа. Өнөөдөр бид нэр яагаад цахим үндэстэн гэдэг энэ концептыг та бүхэндээ танилцуулж байгаа вэ гэхээр зөвхөн цахим засаглалыг ярих хангалтгүй маа. Зөвхөн ийм Монголиа бол одоо төрийн үйлчилгээг бид нэр иргэдтэй захимаар үзүүлэх бол хангалтгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр бид нэр цахим үндэстэн болохын тулд ажиллах ёстой. Инхийн тулд цахим засаглал дээр бас маш олон асуудлууд гарч ирж байгаа. Жишээлх юм бол өнөөдөр буюу өнөөдрөөс ахуулаад одоо бид нэр засгийн газрын 100 хоногт багтаагаад нийт төрийн 592 үйлчилгээг цахимжуулна гэсэн зорилт тавиад ажиллаж байна. 592 үйлчилгээ бол иргэн ямар нэгэн байдлаар 5 жилд одоо ядаж нэг удаа авах шаардлагатай болдог 592 үйлчилгээ байна гэсэн судалгаа гарсан байгаа. За захим албан бичиг солилцооны асуудал байгаа. Заавал бичгээр гэхгүй имэйлийг аль биесны гэж үзэх. За төрийн үйл ажиллагааг захимжуулж оновчлох буюу одоо бид нэр төрийн албыг 20-оос 35-аар 35%-аар багасгахын тулд тухайн төрийн албан агч ямар ажлыг ямар байдлаар ямар бүтээмжтэй хийж гэнэ гэдэг ажлын зургийг гаргаж энийг re-engineering буюу оновчлох шаардлагатай. За захим эдийн засгийг дэмжих хэрэгцээ асуудал. Захим үндэстэн болоод хамгийн гол зүйл юу вэ гэхээр Монгол улсын эдийн засагт орж байгаа одоо дижитал эдийн засгийн хувь нэмэгдэх ёстой гэж үзэж байна. За хур системийн шинжилгээлийн асуудлыг бид нэр ярьж байна. За дан гэдэг танилтын системийг бид нэр танилт нэвтрүүлтийн системийг ашигладаг. Энэ системийг бас одоо сайжруулах шаардлагатай. Иргэдээ бол олон өөр янзын системээр танихгүйгээр нэгдсэн байдлаар нэг системээр таних нь шаардлагатай байна гэж үзэж байгаа.
За мэдээллийн аюулгүй байдлын асуудал энэ юунд гүйцэх шиг боллоо. За мэдээллийн аюулгүй байдлын асуудал болоо одоо бидний хүзүүн тулсан маш чухал асуудал байгаа. Хамгийн түрүүнд бид нар мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог гаргах хэрэгтэй. Тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ингийн тулд одоо SORT төвийг байгуулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, за IT-ийн аудитын асуудлыг бид нар төвшүүлж тавьж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсын иргэн ямар ч програм хангамж хэрэгэлсэн тухайн систем нь өөрийнх нь мэдээллийг хамгаалдаг байх хэрэгтэй. Төрийн системийг одоо иргэн ийм Монголыг хэрэглээ гэхэд тухайн иргэний датаг ямар нэгэн төрийн байгууллагын ажилтнад үзэж байгаа бол тэрийг иргэн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг ийм Монголигаар дамжуулаад notified болдог те мессеж ирдэг байх хэрэгтэй. Тухайлх юм бол одоо таны татврын одоо тооцооллыг хийхин тулд татврын байгууллагын ажилтнад таны улсын бүртгэл дээр байгаа ийм мэдээллийг харлаа гэдэг мессеж нь иргэнд очдог байх шаардлагатай гэж үзэж байгаа. За тоон бичиг үсгийн чадвар байгаа. За тоон бичиг үсгийн чадвар дээр бол бид нар тоон бичиг үсэг гэхээр энэ бол насан туршийн боловсролын асуудал. Монгол улсын иргэн төрөөд нас барах хүртэл одоо ямар нэгэн байдлаар утсаа хэрэглэх, компьютероо хэрэглэх, онлайнаар үйлчилгээ авах, онлайн банкны үйлчилгээ хийх, шилжүүлэг хийх гэх мэтчлэн бүх одоо амьдралын туршид технологи байгаа учраас энэ тоон бичиг үсгийг сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн төр одоо Монголиа ч юм уу, баримт ч юм уу энэ үйлчилгээнүүдийг гаргаад одоо тоон бичиг үсгийг сайжруулах биш, хувийн хвшлийн ямар ч үйлчилгээг иргэн хэрэглэхийн тулд бид нэр хамтдаа энэ тоон бичиг үсгийн чадварыг заавал сайжруулах шаардлагатай байгаа. За энэ дээр бол энэ бол зөвхөн төрийн хийх ажил биш, энэ бол хувийн хвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд манлайлж орж хийх ёстой ажил гэж үзэж байгаа. За өнөөдөр манай боловсролын сайдын хамгааллаа ирэх байсан. Энэ дээр бол бас нэлээд дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж байгаа. Төлөвлөгөө гаргахдаа бид төр юу хийх, хувийн хвшил юу хийх, иргэний нийгмийн байгууллагууд юу хийх гэж ангилж байгаа. Тэгэхээр манай салбарын одоо төлөөллүүдийн тавьдаг нэг асуудал бол хувийн хвшлийн хийх ёстой ажлыг төр өөр орж хийгээд байна. Хийхдээ одоо төгс төгөлдөр хийж чадахгүй байна гэдэг асуудлыг тавьдаг. Тэгвэл өнөөдөр бид ялангуяа тоон бичиг үсгийн асуудал дээр бол хувийн хвшил лид хийгээд манлайлаад орооч, харин төр дэмжиж одоо тэр дэд бүтцээр нь хангая гэдэг асуудлыг тавьж байгаа. За дараа нь бол инновац үйлдвэрлэлийн асуудал байгаа. Үндэсний тоон контентыг хөгжүүлэх шаардлагатай. За тоон контент гэхээр одоо бүхэл төрлийн одоо контентууд орж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ дээр бол төр ямар бодлогоор дэмжих шаардлагатайг одоо өнөөдөр та бүхэн ирсэн байгаа учраас дэлгэрэнгүй ярилцсан зүйтэй ах гэж бодож байна. За Монголын академи байгуулъя гэсэн санаачлаг гарч байгаа. Энэ бол одоо бид нэр төрийн нэг үйлчлэгийг захимжуулахад дагаад явах сургаал сурталчилгаа бүх зүйлийг зохион байгуулдаг, төрийн байгууллагуудыг одоо төрийн албан хаагчдыг IT-ийн чадвартай болгох гэж сургадаг, мөн иргэдийг шинэ үйлчлэгээ онлайнаар хэрэглэхэд сургадаг. За хувийн хвшил төр хамтарсан Монголын академи байгуулъя гэсэн санаачлаг гарсан байгаа. За мэдээлэл холбооны өндөр технологи инновацийн кластер байгуулах асуудал бол маш олон жил явж байгаа. Энийг бид бол 21-с 24 оны хугацаанд хийж байгуулнаа гэсэн зорилготой ажиллаж байна. За энтерпренeur гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих олон улсын байгууллагуудтай хамтрах асуудал байгаа. За энд байгаа хүмүүстэй бол ихэнхдээ би уулзсан. За манай гарааны бизнесүүд, технологийн бизнесүүд юу ярьдаг вэ гэхээр татврын хөнгөлт гэхээсээ илүү бид нарыг олон улсад гарахад дэмжиж өгөөч гэсэн асуудлыг ярьдаг. За өнөөдөр та бүхэн өөрсдөө байгаа учраас энийг одоо дэлгэрэнгүй ерөнхий сайттай ярилцсан зүйтэй ах гэж бодож байна. Тэгэхээр энэ бол Монгол технологийн компани олон улсад гарахад ямар имижтэй гарах юм те гэдэг асуудлыг бид нэр ингэж гаргаж шийдэх шаардлагатай байгаа. За манай салбарын онцлог бол манай салбар бүх салбарын хөгжлийн хурцсуур болж байгаа. Энэ бол зөвхөн мэдээллийн технологи гэдэг салбар биш. Мэдээллийн технологи өөрөө бүх салбар дээр ордог. Бүх салбарыг одоо нийгмийн асуудлыг шийддэг, бүх салбарын бүтээмжийг сайжруулдаг, бүх салбарын зардлыг хэмнэдэг байгаа. Тэгэхээр бид нар бол өнөөдөр ICT-ийн салбарын хүмүүс ирсэн байгаа боловч бүх салбарын мэдлэгтэй, чадвартай, шийдлийг харсан ийм хүмүүс ирсэн байгаа гэж ойлгож байгаа. За энэ дээр бол одоо алсын хараа 2050 гэдэг Монгол улсын урт хугацааны бодлогын баримтчиг 9 бүлэгтэй байдаг. 9 бүлэгтээ бид нэр одоо энэ ICT-ийн асуудал хаана орсон бэ гэдгийг харахад 9 бүлгийн 9-үүлэнд нь
За нэг бүлэг бол нэг ойролцоогоор 40-с 50 одоо зүйл заалттай байдаг. Тэгэхэд энэ бол одоо хамгийн багадаа 25-аас 46 зүйл заалтан дээр шингэж орсон байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бид нэр цахим үндэстэн болохын тулд заавал энэ зорилтуудыг мэдээллийн технологиг ашиглаж одоо хүрэх шаардлагатай юм байгаа даа. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ энэ цахим үндэстэн гэдэг концептыг одоо танилцуулж байгаа.